За би одоо Хятадын үндэсний музейн үүдэнд ирээд байна. Сарны шороо үзэхээр зорж ирсэн. Хятад улс саран дээрээс авчирсан дээжээ. Энэ музейд одоо анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм аа. За одоо яг хүсэн хүлээсэн зүйлийнхээ хажууд хурц ирлээ. Одоо Хятад улс бол саран дээрээс хил 700 гаруй шороо авчирснаас энд бол одоо 100 грамыг нь тавьж байгаа гэсэн. За энэ сарны шорооны дээж бол одоо 100 грамм ийм маш жижигхэн хэмжээтэй байна л да. Тэгээд эндээс бүр ингээд нүдээр харахад ч одоо энэ ширхэг нь мэдэгдэхгүй шахуу ийм зүйл байна. Сарны шороо бол одоо манай дэлхийн шорооноос одоо арай гүн бараан өнгөтэй, тэгээ бас их зууралдамтай, наалдамхай, тэгээд шилний өрцөөд шиг тийм хурц нарийн ирмэгтэй энэ төр гэдэг одоо мэдээлэлээс уншиж байсан. Тэгээд одоо тийм зүйлийг бараг л өөрөө имэрч үзээд өөрөө бараг барайд хараад л ингэм бодсон чинь тийм шилэн бөмбөг хийсэн учраас одоо энийг яг тэгж мэдэрхэд бол маш хэцүү байна. Гэтэл одоо энэ зүйлийг үзэж харж одоо сарнаас их дэлхийд хүн төрөлхтөнд ирсэн дээжийг харна гэдэг бол миний хувьд маш дурсгалтай онцгой үйл явдал болж байна. За үцэглэнгийн танхимд одоо сарны дээжийг хийж тавьсан энэ шилэн сав бол 101 гэж нэрлэгддэг Хятадын одоо сархад эдээнийхээ дээжийг хийдэг сүм юм аа. Тэгээд энэ бол одоо Хятад хаас айгу харагдж байдаг ийм зүйл. За энэ савны өндөр нь болохоор 38.4 см, өргөн нь 22.89 см байгаа. Тэгээд энэ хоо бол одоо дэлхийгээс сар руу хүрсэн 384 мянган гаруй километр болоод одоо энэ Чанье хөлгийн саран дээр ажилласан 22 хоногийг бэлэгдэж байгаа бас ийм хоо юм байлээ. За өнөөдөр бол одоо үцэглэнгийн танхимд хүн битүү байна. Угаасаа үцэглэн нэгдсэн цагаас эхлээд одоо хүн огт тасрахгүй байгаа юм байлээ. Тэгээ музейн захиргаанаас өдөрт одоо 8,000 хүн өдөр тийм зохицуулалт хийж байгаа юм байлээ. Юу болсон ч өнөөдөр нэг 8,000 хүний одоо тоонд багтаад ороод ирсэндээ одоо маш их баяртай байна. Одоо сарны дээжнээс гадна хүн төрөлхтнөөс анх удаа сарны цаад тал болсон Чанье аппаратны эргэн тойрон болоод Хятадын одоо сансар судлалын энэ хөтөлбөрт одоо хамаарагдах эд зүйлсөд тавигдсан хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна. За миний харж байж байгаа энэ зүйл бол одоо сарны дээжийг их дэлхийд авчирсан шинхэн одоо зөвөрлөгч нь энэ юм байна. Одоо 180 градусын одоо тийм аймаар буцлан улаан гал руу одоо орчхоод тэндээс одоо бүрэн бүтэн их дэлхийдээ эргэж ирсэн гайхамшигтай зүйл одоо энэ юм байна. За энэ бол Хятадын саран дээр ажилласан хиймэл дагуулын одоо үцэглэн зориулж жижигрүүлсэн хувилбар юм байна. За сүүлийн жилүүдэд Хятадын сансар судлал бол одоо маш эрчимтэй хөгжиж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Хятадын сансар судлалын дараагийн буудал нь одоо ангараг гариг. Энэ миний хард байгаа энэ зүйл бол одоо ангараг гариг руу хөөргсөн Хятадын одоо аппарат хэрэгсэл байна. Энэ бол одоо ангарагийн тойрог замд 2 сарын дундуур орсон байгаа. За ингээд сарны шороо үзэх аялалтай маань одоо хамт байсан та бүхэндээ их баярлалаа. Дараагийн удаагаар дахин уулзцаая. Баяртай.